За сайн байна уу манайхаа. Би багш нартай зориуллаад өөрийнхөө хийсэн аргаар нөгөө хүүхдүүдийн даалгаврын линк болон цаг хугацааг хэрхэн оруулсан талаараа хэлээд гэтээ энэ бас зөв буруу эсхийг мэдэхгүй байна. Туршлагаасаа хуваалцъя гэж одоод бас зарим багш нар маань асуусан байгаа учраас за эхлээд би нөгөө Gmail сургалт гэдэг юм хавц нээсэн байгаа. За энэ дотроо жишээ нь би 7 дугаар ангийн сурагчдыг ингээд мэдээлэлүүд ингэ хийгээ явж байгаа. Сая нэг хүүхэд маань бас ингэж би хийж байгаа нөгөө скриншот хийж чадахгүй хийгдээгүйсэн даалгаврыг нь бас дэлгэцсэн бичлэг хийгээд хийсэн ба. За одоо энэ хүүхдтэр би яаж энэ хоёрыг нөхсөн бэ гэхлээр эндээсээ би хамгийн эхлээд классрум руугээ ороод мэдээч. За тэгээд тухайн ангийнхаа классрум үүсгэсэн анги руугаа ороод класс ворк руугаа ороод өгсөн гэрээний даалгавар руугаа орсон байгаа. За энэ хоёрынхоо би review work биш view instruction гэдэг дээр дарсан. View instruction гэдэг дээр дараад student work гэдгээр нэгээр ингэ харж байгаа. За саяныхоор бол хүүхэд маань Батэлэг гэдэг хүүхдээсэн. За энэ хүүхдийнхийг яаж харсан бэ гэхлээр зэрэг C history дээр дарангуут энэ хэдэн сая илгээс учраас энэ дээр бусад хүүхдүүдийнх нь болохоор зэрэг он сар өдрөөрөө C history дээр дарахаар ингээд он сар өдөр нь гараад ирнэ гэсэн үг. За саяны хүүхд болохоор хоцорч хийсэн учраас энэ дээрээс нь он сар өдрүүдийн аваад идэвхжүүлээ копи хийнгуудаа даалгаврынхаа он сар өдөр дээр тавьсан. За дараагаар энэ линкийг яаж оруулж ирсэн бэ гэхлээр энэ хүүхдийн даалгавар байгаа шүү дээ. Дээр нь хоёр товшоод идэвхжүүлэнгээд копи хийгээд буцаад даалгаврын хувцас руугаа орж агаад insert link дээр дараад за энэ доотлынхын линкийг паст хийгээд энэ дээр болохоор зэрэг ингээд бичвэл эхний даалгавар учраас би homework-ыг за бусдыг нь арай хийж амжаагүй байгаа учраас зүгээр ингээд энэ дээр ингэж. Тэгэхээр нь яг үхээр зэрэг энэ хүүхэд одоо энийг гүйцэтгэлийг нь би гүйцэтгсэн болгож байна гэсэн үг. Тэгэхдээ 17. За энэ чинь болохоор тэгтээ бас юу штэ өнөөдрийн гэдэг чинь 19-нд гэсэн үг. Сар өдрөөр за энийг түр ингээ орхиж. Ингээд илгээсэн би энэ чинь илгээсэн сар өдөр нь хугацаа дуусгасан сар өдөр нь тэгтээ яг 20 болцсон юм болоо. Би өчигдөр илгээсэн энэ чинь 19-нд илгээсэн. Бусдын 18-нд илгээсэн байгаа. За ингээд оруулж. Тэгээ энэ дээр ингээ дараад холбоос дээр дарахаар тухайн багш бол ингээ тухайн хүүхдийн даалгавар руу ингээ шууд орж болох юм. Тэгээд энэ дээр нэг сар өдөр мөдрийг хараад энэ чинь үнэлгээг өгөөд 10 сарын 19-ний ийм цагт илгээсэн байна гэдэг. Энэ дээр нь дараад харсан болно л доо. Нэг энэгээр бүтнээр өччих. За ингээд туслаа.